Улсын парламент 2018 оноос хойш хяналт хэрэгжүүлэх чиг үүргээ хэрэгжүүлээд хууль эрхцэн орчныг бий болгоод өнөөдөр одоо бас тодорхой түвшинд хяналтыг хэрэгжүүлээд эхлээд явж байгаа. За жишээлбэл одоо 24 оноос хойш парламентоос бас оюутлогоо, газрын явар элемент гээд сонсголуудыг хийсэн, төр хороо байгуулагдаад ажилласан. Парламентын дархлаа гэж улсын их хурлын гишүүн төлөөлөх хэрэгтэй. Үзэл бодлоо илэрхийлж үгээ хэлэх хэрэгтэй. За хяналт хэрэгжүүлэх хэрэгтэй. Үндсэн 3 чиг үүрэг. Энд хинч нөлөөлж болохгүй, хинч халдаж болохгүй. Энийг бол одоо парламентын дархлаа гэж нэрлэж байгаа. Тэгэхээр энэ парламент өнөөдөр хяналт хэрэгжүүлэх чиг үүргийг аль болох улс төрийн зэвсэг болгож хэрэглэхгүй байх нь зөв гэж харж байгаа. Үнэхээр одоо хуульж өртсөн үйлдэл байх ёстой байна уугүй юу гэдэг тэр. Зарим тохиолдолд ус төржүүлсэн байдлаар асуудал хандж байгаа зүйл ажиглагдаад байгаа. Энэ өөрөө энэ парламентын дархлаанд өөрсдөө халдж байгаа хэлбэр байхгүй. Тэгэхээр энэ хууль бол бас илүү чанаржиж энэ аливаа асуудал бол одоо өмнөхөөсөө дандаа чанарж явах хэрэгтэй гэж харж байна. Би өнгөрсөн хугацаанд Суулжин байнгын орон дээр энэ Эпштейн гэдэг нөхөртэй холбоотой Монгол Улсын төрийн тэргүүнүүд холбогдсон Баттай их сурвалжаас авсан мэдээллийг бол хүргэж ийсэн. Тэгээ энэ талаараа бас өнгөрсөн хугацаанд чамгүй судалгааг хийж холбогдох материалуудыг бүрдүүлж өнөөдөр нэр бүхий бас улсын хурлын гишүүд гар үсэг зурж бичиг хэргийн шугамаар одоо улсын хурлын дарга бям цогт дарагт өргөн барьсан. За удахгүй бас хууль зүйн байнгаараа хэрэгж одоо хэлцэж энэ нээлттэй сонсголын асуудлыг явах бах. Тэгээ бид энэ төр хороо байгуулах нээлттэй сонсгол гэсэн хоёр зүйлээ бас ялгаж салгаж иргэдэд зөв ойлгуулах хэрэгтэй. Нээлттэй сонсгол бол одоо мөрдөн байцаах чиг үүрэг бол байхгүй. Холбогдох эксперт шинжээчдийг томилж үнэлгээ хийж тэрийг иргэдэд нээлттэй сонсгол хэлбэрээр явуулдаг. За төрөөрөө бол одоо мөрдөн байцаах чиг үүрэг бүхий. Хугацааны хувьд гэхэд 145 хоног, нэг нь 6 сарын хугацаанд ажиллана гэсэн ийм ялгаатай зүйлүүд байгааг бас зөв ойлголтыг өгж анхаарч ажиллах хэрэгтэй юм байна гэдгийг одоо бас манай байнгын орны гишүүд цаашдаа бас анхаарал явах нь зөв бахаа гэж бодож байна. За тэгээд хуулийн төслийг бүхэлдэн дэмжиж байна. Баярлалаа.